Хай сайн байцгаана уу? Аянга ТV-ийн байна. За одоо бас ээлжид нэг хүнээ баярлуулах гад бэлтгэн сууж байна. За ямар хүн баярлуулах чагаа гэхлээр миний подкаст бас нэлээ эрт эхэлж байхад барыг орж исэн баха. Нуруу нугасны Netflix гэдэг эмнэлгийн орчуулагч хөрхөндөө цэцэгтэй зориулаад гоё тасгын өмөртөнд бэлгэлгээд бэлтгэсэн хийж өгөхөө сууж байна. Тэгээд битээр ер нь бол интернетээр танилцсан. Тэгээд подкастт орох санал ингээд тавьсан чи амар хөөрхөн үлгээж аваад тэгээд битээр ингээд ерөөсөө нэг тийм цаад бэрхшээлгүй аюу гоё подкастаа бичсэн. Тэгээд ер нь бол ингээд сэтгэлд амар хөөрхөн үлдсэн байсан. Тэгээд хаяа нэг оруулсан пост те старыг ингээд зүрх тартаг тийм хөөрхөн дүү байдгаа. Тэгээд хөөрхөн цэцэгтэй зориулаад Blackberry-тэй тэгээд чамуунтай тийм гоё зөвлөн тэмцэг бас гаргаж авах гээд бэлтгэн сууж байна. За ер нь бол цэцэг маань бол бас нэлээ зөөлөн талын ус төрхтэй хүн болов гэж би бодож байна. Яа гэвэл нэг тийм материаллык одоо нэг тийм үзэлгүй тийм бихтэй шиг надад санагдсан. Ер нь бол тийм болохоор тийм материалын зүйлтэй нэлийн даруухан тийм охин байна да гэж бодож исэн. Тийм болохоор ерөнхийдөө нэг тийм хурц биш зөөлөн өмөрч туртай болов гэсэн бодол төрсөн. Гэхдээ мэдгүй энэ бол ингээл миний л мэдрэмж үү заяа. Би ер нь ингээд яг өөрт ингээд нэг юм орсон мэдрэмжээрээ л хэн нэгэд гоё юм өмөртөн бэлгэлж одоо зохиож хийж бэлгэлж байгаа болохоор баадгүй тэгээд тэр хүнд маань таалагдах уу гэдэг тэмдэглэл мэдэх байх гэдэг шиг тийм байна. Тэгээд ямар ч байсан хийцгээе. Тэгээд хинцэг маань болохоор амар цоглог айгүй хөөрхөн санагдсан. Тэгээд битээр ер нь бол ингээд 2 цаг гаруй ингээд подкастыг ярилцж яхад бол амар хөөрх юм дүүтэй болсон юм шиг юм дүүтэйгээ ярьж байгаа юм шиг айгүй ухаантай гэсэн мөртлөө тасны айгүй залуу байж тийм айгүй хэрсүү ингээд зэний юм мэддэг тийм бүр ингээ юм олон талын ингээ зүйлийн талаар хэлтэй амар бас дээрээс айгүй сайхан хэлтэй санагдсан. Тэгээд ээжийнхаа тухай ярьж ирсэн, гэр бүлийнхаа тухай ярьж ирсэн, эмээгийнхаа тухай ярьж ирсэн тэр бүх зүйл ингээд миний сэтгэл айгуугаар ингээд үлдсэн байдаг. Одоо ч хаяа ингээд сторидгийг харахаар нэг юм татна юм гоё мэдрэмж өгдөг яг зээжний таньдаг шиг надад ингэ санагддаг. Тэгээ ер нь миний подкаст орж исэн хүмүүс бүгдээрээ л ер нь ингээл амар гоё мэдрэмж өгдөг ингээд үлдсэн бүгдээрээ. Тэгээд тийм болохоор тэр юм уу гоё ихний ээлжинд тэтэйгээ гоё бас баярлуулъя гэсэн бодол. Тэгээл явж байна. Тэгээд цэцэг маань болохоор бас тийм одоо энэ залуучуудыг төлөөлөл солонгос улстай амар гоё юм өөрийн гэсэн карьертай тийм гоё ажил мэргэжилтэй ингээд гоё явж байгаа сурсан зүйлтэй мэддэг зүйлээ ингээд бусдад гоё харамгүй хуваалцдаг бас маш гоё тусархуу тийм битээ шиг санагддаг. Тэгээд ер нь гэхдээ хүний нутагт ингээд хүмүүс нэг нэгэндээ туслаад явна гэдэг бол юм бүхний хийгээд байдаг зүйл бол биш ээ. Ер нь их хүмүүс бол за амиа л бодё дөө одоо өөрийгөө яаяа гэж бусдыг одоо тэгээд ингээд яах вэ гэсэн үзэл бодолтой байдаг хэсэг байхад тэгч хэмсэн гэсэн гоё юм сайхан сэтгэлээ өртлөөд энд ингээд олон жил амьдарч байгаа хүмүүс байдаг. Тэдний нэг юм шиг надад санагддаг. Тэгээ ер нь гэхдээ эмнэлгийн салбарт ингээд ажиллаад хүмүүст гоё буянтай ажил хийгээ явж ийн гэдэг бол тэгээ ер нь ямар хүн бэ гэдгийг бас гоё харагдаж байгаа хөө. Тэгээ яг нэг амар магтаал одоо юу яагаад ханаа шин миний хувьд яг зүгээр тэгж бодогдсон зүйлээ л хэлж байгаа. Тэгээд магтаал бол яг юу штэ тухайн хүн өөрөө тэр магтаалтай бас нөгөө илэрхүү ч гэж болно эрдэмтэй хүн дараа гэдэг шиг. Үгүй би одоо тэгээд нэг тийм сайхан ч шүү. Үгүй би одоо тэгээд тийм хүн биш штэ. Би зүгээр л ингээл ажлаа хийгээл явж байгаа штэ ч юм уу тэгж ч бас магадгүй. Гэхдээ яг тэгэл бусдын хувьд
чи бас тий ийм гоё сайхан тус дэмтэй мэрэгжил ажил юм шиг надад санагдаад байгаа. Яа тэгэхээр хүний нутагт ингэж ажиллаж амьдрахаар чам өвдөх бол хамгийн хэцүү. Тэгэл яг тэр үед бол ялангуяа хэл ус мэдэхгүй, газар сайн мэдэхгүй, хаана хандхаа мэдэхгүй тийм хүмүүс бол маш олон байгаа шүү дээ. Тэгэл настай хүмүүс ч байна, бүр залуу хүмүүс ч байна. Ер нь Солонгост бол илүү манай монголчууд аюулгүй олноороо ирж ажиллаж амьдарч сурж байгаа. Тийм болохоор одоо яг тийм хүмүүст те хин тантаа мэдгүй ажил хийгээл амар хэцүү ингээл өдөржингөө ажил хийж явсараа гал 1-2 сарын дараа гинт цочирдоод нуруу мурун татсан те нуруу бүрэн татсан ч юм уу. Тийм хүмүүс бол байдаг. Тэгэхээр чин тийм хүмүүст бол ингээд нэг мэрэгжлийн орчуулагчтай юм тэр нь гоё монгол орчуулагчтай те. Тэгээд тэр хүнд ингээд орчуулга хийхдээ өөрөө маш хариуцлагатай нэг ширхэг үгийг ч гэсэн ингээд бүр алдахгүй зөв орчуулад өгье гэсэн сэтгэлтэй тийм орчуулагчтай эмнэлэг олно гэдэг бол маш хэцүү юм шиг надад санагддаг. Тэгээд цэцэгтэй ингээд ярилцж байхад бол надад бол юу ингээд хайгаад болоод очиод энэ юм битэтэй ингэж уулзаад өөртөө тулгарч байгаа асуудлаа ингээд ойлгуулад тий. Тэгээд ингээд эмнэлэгтээ үзүүлэхэд бол одоо маш одоо том боломж, маш одоо зөв орчуулагч зөв одоо эмнэлэгтээ очсон гэсэн очих юм байна да гэсэн бодол бол өөрөө ирэхгүй ялтчгүй төрсөн тий. Тийм болохоор ер нь бол Солонгост байдаг монголчууд маань бол эмнэлэгт очие гэж бодож байгаа бол яг зөв орчуулагчийн маш сайн судлах хэрэгтэй тий. Эмнэлгээ бас маш сайн судлах хэрэгтэй. Тэгвэл бол бид ч одоо энэ ингээл зовж авсан хэдэн дөрвөл одоо өгж имжлүүлнэ штэ. Тэгээд дээрэс нь бас нөгөө сайн эмнэлэгтээ үзүүлснээр тий бас оншин зөв тодорхой гарч ирнэ гэх. Ер нь бол эмнэлэг бол маш сайн тэр дундаа бид шиг хүний нутагт байгаа хүмүүст бол одоо орчуулагч бол маш чухлаа л гэж боддог. Чамунтай бол ярилцсан маш гоё үнэ. Тэгээд тэгжил боддог доо. Тэгээд өөрхөн цэцэг дүүтэй зориулаад цэцэг шиг хөөрхөн нэмсгэлдэг л тийм үзэсгэлэнтэй хөөрхөн охин байдаг. Хизээний цаг гоё амьдараа гэдэг шиг боддоор гоё уулзаад юм ярилцаад кофе уугаад суух бас цаг нэх бах. Дээрээс тухайн үед тэгэл ярилцаал өнгөрчихсэн. Боломж олдвол гоё ингээд уулзаад тий. Хоёлаа гоё хам мөргийн төрөөр гоё ингээд гоё юм яриад цаах юмсан гэдэг амар хөөрхөн тэгж ярьжсэн. Тэгээд нэг тийм бас л нэг хүнд гоё дулаахан мэдрэмж өгсөн гоё татна санагдсан хүмүүсийн нэг бол яалтчгүй манай цэцэг байсан. Их хөөрхөндүүдэд зориулаад их чинь өөрийнхөө сэтгэлийг ингээд гоё зориулаад дотор нь гоё ингээд удалж баялаад ингээд хийсэн шүү заяа. Тэгж ойлгоорой. Тэг хүнд ер нь гэхдээ нэг тийм бас өмнө ч гэсэн хэлжсэн тийм нэг том бэлэг өгөхгүй л байх юм шаардлагагүй яг өөртөө байгаа тий боломжийнхаа ирээд гоё хүн баярлуулцдаг байвал бас гоё юм шиг санагдаад идэв. Тийм цэцэг бол чи угаасаа нэг юм гоё юмд хүрнэ гэдэг штеп жаамаа ингээд тэгж ярьдэн штеп энэ хүүхэд нэг юмд хүрнэ гэдэг шиг би цэцгийг яг угаасаа ярилцаад яад чинь шууд тэгж утсан энэ охин бол угаасаа амжилттай карьертэй явахаар охин байна да гэж бодож исэн. Тэг яг уу магтаалд авах гэхийн ухаанаар хандаарай хичээндөө. Тэгээд ямар ч чиний урд маш том ирээдүй тэг маш том мөрөөдөл зориг байхаас би мэдэрсэн. Тийм болохоор цэцэхгүй хүсэл мөрөөдөлтэй тэг бодсон сасан зүйлтэй гоё заавал хүрээрээ чи хийж чаднаа гэж хэлмээр байна.
ер нь харагддаг дөө хүн бол тий ингээл 5 минут ярилцгаад л ер нь энэ хэр хүсэл мөрөөдөлтэй хүн бэ. Тэгээ хэр тууштай хүн бэ. Тэг гоё үднээс нь юм гоё гал мэдрэгддэг. Тэгээд яг л нэг тийм хөрхөн хөр дөмдөө байсан. Тэгээд амьдрал хайртай гоё тийм амьдрал шуналтай тийм хөрхөн агшин болгоноос гоё ад жаргал гэж хүлээж авдаг, талархдаг. Тийм гоё талархаад сурчсан өөрийн гэсэн үдэл бодолтой зөв хүмүүжлтэй зөв одоо ингэж бодолтой тийм эмэгтэй шиг санагдсан. Тийм болохоор бас ирүүлэх хүсье. Тэгээд ад жаргал ирүүлэхтэй юу гэдэг. Тэгээ хамгийн гол нь хүссэн сансан бүх зүйл нь гоё бүтэмжтэй байх болтугай. Тийм тэгээд тэгжл хүсье да. Тэгээд Аянга ТV-ийн зүгээс өөрийнхөө гоё юг сэтгэл зүрхтэй хүндлэлийг энд ингээд баагаад явууллаа. Тэгээд хамтдаа хийгээд ингээд чамд илгээтэй. Тэгээд ирүүлийн ад жаргалыг л хүсье да. Тэрнээс илүү зүйл гэж одоо юу ахав дээ гэж боддог доо. Тэгээд гоё өмчтөнгийн маш хурдан явуулах болно. За ингээд сэтгэлээ шингээж бэлцэн өмчтөн маань бэлэн боллоо. Тохоо хэнд нэг аргаар хэлээд тэгээд хөрхөн цэгдүүдээ олон зүйлээр яах вэ те. Тэгээд барьсан тайсан бүх зүйлдээ хөрхийг ерөөдөө. За тэгээд надтай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.